сүүлийн үед их айцтай болчиход байгаа да. Ханаас нөгөө чи бичиж байгаа бол зураг авч байгаа. Стэрч ойлгодгүй. Пүү. Тоглоом л шүү. Тэгээд Сонирхолтой харьцааг бай. карт биш юм шиг байна. Энэ карт юм уу те? Гэтэ ийм карт ер нь анх удаага гарч байгаа юм уу эсвэл өөр бас байдаг юм болов уу? За энэ штэ те нэг юм сүвнэр маяг юм байна заяа. Голланд банк гэсэн нэлээд том л сүвнэр маяг юм шүү. Нэг ч авахад ийм картаар авдаг гэсэн шүү дээ. Тэгээ ингээ color card гэж бичсэн. Тэгээ ингээ утас барьсан баахан хөвгттэй болохоор нэг ч юм болоо гэж бодчихсон. Яг анхны сэтгэл бол яг тийм байсан. Гэтэ ер нь бол хүүхдэд зориулсан карт байгаа. За хайрцаг дотор уусаа ингээ Голланд банк юм бийгдсэн болохоор карт шинэ карт л гаргаж байгаа юм байна л гэж би таалаа. Карт байгаа юм болоо. За хайрцгаа нэгээд Пүү. Оо. Скейт. За скейтборд байна ямар ч байсан. карт биш юм шиг байна. Нэг хараа. Гэтэ Голланд банк гэж бичсэн. Тэгээд энэ юу карт наа. Энэ карт юм уу те? Энэ карт юм байна. Энэ ийм хэлбэртэй ийм карт юм байна. Ийм карт ер нь анх удаага гарч байгаа юм уу эсвэл өөр бас байдаг юм болов уу? Монголд анх удаа юм уу тий? Гадаадд бол байгаа юм. Одоо дүүд гэдээ уншуулчихсан гэсэн үг шүү дээ тий. За ийм карт юм байна заяа. За энэ өстой амар гоё загвартай. Жохо хүүхдүүд юм бол маш их сонирхохоор Show your color гэдэг юм өнгөлөг colorful тэгээ Unipay-тэй ийм гоё карт юм байна заяа. Итгэхгүй л байлаа сая анх харахад тий. Картыг хайгаад за ингээд басаач. Оо за дотроо юм гоё гэрэлтэй. Хүнд бэлгэнд өгвөл хүнд жоохон хүүхдтэй бэлгэнд өгөөд тэгээд одоо ингээ хайрцгийн хүртэл ашиглах боломжтой орон дээрээ тавиад ч юм уу тий. Ийм хөрх юм байна. Манай хүүхд ингээд нэг юмныхаа энэ хайрцаг савыг хатглаад байдаг байхгүй юу? Энэ бол ингээд нөгөө шүүгээ савн дээр ингээд бисээ буруу орчиж ингээд тавьсан байхад бол их хөрх юм байна. Сонирхолтой. За тэгээ яг ингээд худалдаж авч байгаа хүндээ бол ийм гоё сүртэй гоё бэлэг юм байна. Нөгөө карт ингээд захиалгаар бид нарт ингээд шуудангаар ирдэг штэ ингээд заавар маавартаа би бас тэрэг итгэвчүүлэх гэж нэлээд болдоггүй юм баггүй юу? За энэ тэгээд одоо яах юм бол картын ард байгаа 3 оронтой C код CVN кодыг Social Pay Junior application-д оруулаад картаа идэвхжүүлээрэй гэж байна. За картаа үсгчаад Social Pay-д оруулах юм байна. За дараагийн алхам нь зөвхөн онлайн худалдаа болон NFC зайнс унших гүйлгээ хийхэд зориулагдсан гэж байна. Онлайн дээр бас болно. NFC гэдэг нь бол очоод дүүд гэдээ уншиж шүү дээ, тэ. POS болон ATM картыг уншуулах гүйлгээ хийх боломжгүй. Угаасаа энэ чинь ингээ картын юмд орох ямар ч аргагүй байна л да. За 3 NFC гүйлгээний лимит нь 500 сая төгрөг бөгөөд лимит дууссан тохиолдолд ийг голомцыг юмээр ирэхээр шинжилнэ. 4 голомт ийг голомцыг юмээр эсвэл Smart Bank аппликейшнээр PIN код e-кодоо авах боломжтой. За 5 голомт банк эсвэл Smart Bank Social Pay Junior аппликейшнээр гүйлгээнийхээ хуулгыг харж болно. 6 картын дугаар CVV код хүчинтэй хугацаа хэн нэгэнд мэддэхгүй байж аюултай. Одоо энэ нэг уйдсан байхтай энэ код модоо ерөөсө хүнд мэдүүлж болохгүй юм байна л да тий. Тэгэхээр хичнээн ингээд дүүжлээд явж байгаасэн цүнх саваа орхитой ер нь болгоомжтойгоор гэсэн ийм санаатай байна. Нэг шууд өгсөрчих үү? За ингээд угсрах юм байна. Угсрах заавар гинэ. Өө за ямар хөрх юм бэ хараа. Жижиг дугуйнуудын яг нөгөө том скейтборд угсарж байгаа юм шиг угсрах юм байна. За хүүхдүүд бол энэ өөрсдөөс аюул сонирхолтой байна тий. А 16 настай. Би бүр оюутан болчвол аавтайгаа хамтран эзэмшигч гэдэг юугаар карттай болж ирсэн шүү дээ. 2 3 дугаар курс гэдэг чи 2010-11 онд л юм байна. Ямар ч тач би нэг 14 мөрөвтэйдөө карттай болчихсон санагдаад байх юм. Тэнгүүд нөгөө ээжтэйгээ хамтран эзэмшигч болоод тэгээ карттай болох боломжтой гэд тэгээ би хамтран эзэмшигчээрээ одоо хүртэл явж байгаа. За алсаа. Бараг тоглож болохоор. Яг скетчингийн гоё хөдөлгөөний юм гоё смут. Ингээл цүнх мөнхнээсээ зүгэл явчих юм шүү. Уусаа нөгөө карт олдрынт орохгүй юм чинь алга болохгүй гэж цүнхнээсээ зүгээ явах боломжтой юм байна. Одоо ч угаасаа нөгөөний цүнхэнд зүүдэг юм амар модонд орчод байгаас тий.
Хүмүүс чинь цүнхэндээ ийм зүйлтгүүгээр явж бараж чадахгүй болсон байгаад байсан үгүй. За яг жирийн хүүхдээс гадна нөгөө скейт яг ийм бордер хичээлдэг хүүхдүүд сонирхдаг хүүхд бол бүр амар кайфтай бэлэг юм байна шүү дээ энэ бол тий. Скейт сонирхдаг найзтай бэлгэлвэл амар гоё том бэлэг болох юм байна. За би бол энийг бэлгэлэх юм бол хүүдэл бэлгэлэх юм. Одоо яг дөнгөж 14 хүрж байгаа. Тэгээ нөгөө юм карт хэрэглээд эхэлсэн. Саяхан жуниортай болсон байхгүй юу? Тэгээд мань хүн бол зүгнээс маш их юм дүүжилсэн явж байгаа. Бүр асар их юм дүүжилсэн явж идэв. Бид зарим нь тэгээд алдаж малтчихдаг гэж байгаа заяа. Тэгэхээр энийг бэлгэлэх юм бол яг скейтерээ хичээлдэггүй. Гэхдээ угаасаа одооны хүмүүсийн сонирхол юм ойролцоо учраас энэ маш их таалагдах юм байна гэж бодлоо. Энэ ер нь гэхдээ баг биендээ тэг ингээ флексмэр юм мэдэн штэ хүүхдүүд те. Би найзуудтай ер нь бэлгэлэх байсан. Яагаад вэ гэхээр энэ бүр үнэхээр сонирхолтой байхгүй. Тэгээ бид нэр одоо дандаа л ингээл тооцоогоо дуулсан шүү дээ. Тэгэнгүүт энэ бол үнэхээр сонирхолтой. Дээрээс нь маш ганган юм байна. Тэгээ би өөртөө бас авна. Тэгэхээр өөртөө ч гэсэн бэлгэлнэ гэсэн үг. Дүүдэл бэлгэлэндээ эхлээд энэ юу вэ гэд бас таатал нь ер нь бол асуух байсан. Юу гэдгийг таавал мөнгө өгье гэдэг. Иши чинь мөнгө хийнэ гэ. Тэгээд энэ карт маань бол ер нь дэлхийн бусад улс орнуудаар хэрэглэгддэг. Гэхдээ манай Монгол улсад бол яг анх удаа орж иж байгаа юм девайс карт юм байна. Яг Монгол гэлтгүй гадаадд жим карт байдаг гэж би бол мэдээгүй л дээ. Тэгээд надад бол айгүй сонирхолтой л санагдаж байна. Тэгээд 7-оос 22 насны хүмүүст зориулсан карт гэдгсэн. Тэгээд бүгдээрээ шинэ картаа туршаад үзээрэй, хэрэглээд үзээрэй. За тэгээ хичнээн одоо ингээ бүх юм дижитал ингээ болж байгаа ч гэсэн яг юм бит хүн ингээ барих үйц тэгээ тэрнээсээ ингээ тодорхой хэмжээнд бас хараад те ингээд хэрэглээд кайф авахад ийм одоо боломжтой юм хөөрхөн бүтээгдэхүүн хийсэн байна. Тэгээ миний хувьд бол аюу гой санагдаж байна. Хүүхдүүдтэй авч өгөх юмсан гэж бодож байна. Гол нь энэ лимитэд юм биш үү? Яг юм сүнэртэйгээ те. Ийм гой бэлэг байна. Би бол одоо хүүхдтэй авах байсан гэдэг ийм хүсэл төрлөө. Яг ингээд тогломоор юм шиг яг зүгээр тийм амар таатай гоё мэдрэмж авлаа. Show your color. Show your color. Show your color. Show your color.